За үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тодорхойлох харилцагын ээлж дугаараа та бүхэндээ хүрж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч хэвлэлд ороод зохион байгуулагдах гэж байгаа 37 дахь удаагийн номын байрын тухай бид ярилцах болно. За бидэнд өнөөдөр мэдээлэлөөр номын соёл ертөнц төрөмс байгууллагын редактор Оюун Чимэг хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ жил одоо 37 дахь удаага номын баяр маань болох гэж байна. Энэ жилийн гол онцлог юу байгаа бол үзэгчд маань тавс мэдээлэхгүй юу? За Монгол Улсын ерөнхийлөгчийн эвэлдэр одоо зохион байгуулагдаж байгаа 2 дахь баяр гэдэг нь бол одоо хамгийн ихний онцлог гэж хэлж болно. За мөн одоо энэ жил байгаль экологийн жил болгон зарласны дагуу тийм ээ. Байгаль экологийн сэдвт 50 номыг зарлах одоо ийм гол үйл ажиллагаа номын баярын үеэр явагдана. Энэ бол мөн 2 дахь онцлог гэж хэлж болно. За мөн одоо хаврын номын баярын гол онцлог нь номын сайн нөхөр гэсэн шагналтныг тодруулах үйл ажиллагаа байдаг. Энэ бол орон даяар шалгаруулт учраас маш ач холбогдолтой тооцож байгаа. За мөн нийслэлээс бас нэгэн том шагнал олгодог нь номын грант буюу одоо номын тэтгэлэг шагнал 3 сая төгрөгийн юм шагнал олгодог. Ийм онцлогуудтай баяр болох гэж байна. За мөн мэдээж одоо маш олон шинэ номын нээлтүүд болно. За номын эргэн тойронд одоо уншигчдад зориулсан олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. Ер нь бол одоо номын баярыг зорин ирэх иргэдийн уншигчдын тоо бол одоо жилээр тусам нэмэгдэж байгаа. Тэгэхээр ер нь оролцогчдын одоо ном зохиол хэвлэл нийтэлж байгаа зохиолчдын үед ер нь хичнээн одоо аж ахуй нэгж байгуулаад зохиолчд ер нь урьдчилан байдлаар оролцохоор төлөвлөж байна. За ер нь бол одоогийн байдлаар 350 орчим тий хэвлэл нийтлэгч, зохиолч, уран бүтээлч тийм ээ одоо хүмүүс оролцохоор бүртгүүлээд байна. Одоогийн байдлаар тийм ээ. За тэгэхээр жил ирэх тусам ер нь бол оролцох зохиолчдын тоо, оролцох номын тоо тийм ээ. Номын баяр дээр танилцуулагдах шинэ номын тоо улам нэмэгдсээр байгаа. За энэ бол маш сайхан үзүүлэлт. За энэ жилийн үед бас мэдээж гадны бас зохиолчд маань ирэх бах өмнө жилүүдээс ингээл одоо алдартай зохиолчд ирж ирсэн. За энэ жилийн үед бас хэдэн улс орноос зохиолчд маань бас хүрэлцэн ирэхээр төлөвлөсөн байна. За ер нь бол олон улсын одоо номын баяруудын туршлагаас харахад бол тийм соёлын яам нь тий одоо засгийн газар нь дэмжиж номын баярыг зохион байгуулж одоо тэтгэлэгт тийм одоо нөхөрлөлийн хөтөлбөрүүдийг бий болгодог. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо гадны зохиолчдыг хурж оролцуулдаг ийм одоо онцлог байдаг. За манай хувьд бол төрийн бас байгууллага өөрсдөө хөрөнгө ослогож өмнөх одоо сүүлийн 35-36 дахь номын баярууд дээр гадны одоо зохиолчдыг хурж оролцуулж ирсэн одоо тэтгэлэгт хөтөлбөрөөр тий нөхөрлөлийн одоо тэр нь одоо алтан зэрэглэлийн, мөнгөн зэрэглэлийн ч гэдэг юм уу те ийм одоо ангиллуудтай бүх зардлын даах одоо зөвхөн Монголд байх зардлын даах ч гэдэг юм уу энэ шиг тийм ээ ийм хөтөлбөрүүдийг бол зохион байгуулдаг. За энэ жилийн хувьд бол одоо төр засгаас мэдээж бас энэ талаар дэмжиж гэж тусалцаа дэмжлэг хүссэн боловч энэ дэмжлэг олдоогүй. Зөвхөн өөрсдийнхээ зардлаар хийж байгаа 3 улсын одоо зохиолчд бол оролцсноо тий. Манай 2 хөрш тэгээд одоо бас өөр солонгосоос гэд ингээд оролцож байгаа. Танай төрийн бас байгууллагын хувьд гадаад харилцаа, дээрээс нь нүгдийн гадны ус томоохон номын ивент, номын баярууд дээр туршлага судлаа явж байгаа шиг байна. За мэдээж хамгийн эхлээд Солонгост очсон баг. Энэ мэдээллийг тавс үзэгчд маань өгөөч. За Солонгост Бусаны хүүхдийн номын яармагт оролцсон хамгийн анх тий. Энд бол одоо Монголынхаа хүүхдийн зохиолчдын 100 гаруй бүтээлийг танилцуулах каталог бэлтэж аваад оролцсон байгаа. За тэгээд хамгийн анхныхаасаа эхлээд цаашаа одоо бүхэ үргэлжлээд одоогийн байдлаар 4-5 орны номын баярт оролцоод яг одоо энэ мөчид хүртэл одоо Иран улсын Тегеран хотноо одоо манай номын соёл ертөнц төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Совд маань одоо бас номын баярт оролцоод тэнд Монголынхаа зохиолчдын бүтээлийг танилцуулаад явж байна. Яг ингэ танилцуулаа явж байгаад ер нь Монголын зохиолчдын бүтээлийг ер нь гадныхан хэрэг сонирхож байгаа гэж танд мэдээлэл байна уу? Байна. Монголын зохиолчдын бүтээл одоо маш олон улс орны уншигчдын сонирхлыг татж байгаа. Төрөвчээсээ бол одоо өөрийнхөө хэл дээр орчуулад Монголын зохиолчдын бүтээлийг гаргахаар орчуулж байгаа үйл явц явагдаж байна. За мөн одоо Монгол зохиолчдын бүтээлийг ер нь бол одоо англи хэл дээр олж унших нь ховор байдаг учраас хүмүүс маш их сонирхож байна. Англи болон одоо бусад гадаад хэл дээр. Одоо мэдээж социализмын үед бол нэлээд орчуулагдсан юм шиг байгаа. Сүүлийн үед бол одоо яг үнэхээр өөрсдөө маркетинг хийж одоо гадагшаа гарч байгаа зохиолчдоос өөрөөр ингээд яг бодлоготойгоор тийм ээ ингэж шиглүүлж орчуулж гадагшаа гаргаж ирсэн тохиолдол байгаагүй. Одоо энэ ажлыг бол номын салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Номын соёл ертөнц төрийн бас байгууллага одоо дэрэгдээ Лебрасофт гэдэг агентлаг байгуулад Монголынхаа зохиолчдын бүтээлийг гадаадын улс орнуудад танилцуулаад одоо Монгол зохиолчдын бүтээл олон улсын уншигчид хүрэх
замыг нээгээд явж байна. Таны хувьд бол одоо редактор хүн тэгэхээр ер нь яг энэ номын баярыг ингэж зохион байгуулснараа ямархуу ач холбогдлууд гарч ийнэ гэж харж байна. За дээрэс нь үүдийн зохион байгуулалт олон дээр мэдээж нөгөө өөрсдийнхөө алдааг судлаад дараа илүү сайжруулах зүйлээ бас сайжруул явах. Номын баяр зохион байгуулсны ач холбогдол бол хамгийн ихэнд одоо уншигчдын тоо маш их нэмэгдэж байгаа. За дээрэс нь номын зах зээл маш том одоо хэмжээнд өргөн далайцтайгаар хөгжиж байгаа гэдгийг та бүхэн угаасаа харж байгаа бах тийм ээ. Маш олон гоё номын дэлгүүрүүдтэй болсон, маш олон хэвлэл нийтлэгч компаниудтай болсон, хэвлэлийн компаниудын одоо хөгжил бол нэлээд өндөр түвшинд хүрж байна. Гадаад харилцаан ч одоо улам их тэлж гадны одоо бестселлер номуудыг Монголдо оруулж иж орчуулж уншигчдын хүртэл болгож байна. Энэ үйл ажиллагаа бол маш өргөжсөн. За мэдээж одоо 90-с 2000-ад оны ихээр бол номын салбар бол маш хүнд байдалд байсан л да. Ном гудамжинд гарсан байсан гэж одоо хэлж болно тийм ээ. Тэр үед 2005 онд анх номын ертөнц нэвтрүүлгийг одоо манай совд хийж эхэлж тэр нь бол одоо үнэхээр тэр тухайн харанхуй болж исэн нийгэмд бол гэрэл тусгаж байгаа юм шиг тийм сайхан үйл явдал болж исэн. За тэрнээс хойш бол одоо ингээ 20 жил болоод 20 дахь жилийнхаа ойтой залгаж ийн гэдэг бол маш том одоо сайхан үйл явдал энэ жилийн хувьд. За мөн одоо Монголын одоо уншигчдын тоо нэмэгдсэн гэж бид түр хэлсэн тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хотод номын баяр зохион байгуулахад Улаанбаатар хотын иргэдийн 18% нь номын баярт одоо ирж оролцдог болоод байна. За тэгээд жилд одоо 100 гаруй ном одоо энэ жилийн хувьд гэхэд миний ажигласнаар 100 гаруй шинэ ном одоо номын баяр дээр танилцуулагдах гэж. Тэгэхээр энэ бол маш сайхан амжилт юм аа. Одоо Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотыг бид номын нийслэлд нэр дэвшүүлэхийн төлөө 2011 оноос хойш одоо нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллаж бас энэ талаар хүчин чармаалт гаргаад явж байна. Шинэ ном ингээд олон гарч байгаа гэдэг чинь маа зохиолчд маань бас нөгөө зохиолоо бичих юм сэтлүүд нэмэгдэж байна. За энэ бол мэдээж нөгөө номын баяр ингээд тогтмол бий болсноороо бас одоо үр дүн гарч байгаа болов уу гэж харж байна. Тэглгүй яг хоо номын одоо бүх номын салбарт гарч байгаа шинэ номуудыг за мөн одоо хуучны номуудыг бүгдийг Сүхбаатарын талбай дээр тийм ээ одоо өргөн олон түмэндээ толилуулж штэ. Тэгэхээр эндээс бол хүмүүс хараад одоо шинэ ном авах сэтэл төрж байна, ном авч унших сэтэл төрж байна, хуучны сайхан одоо олдгой хийсэн номнуудыг бас олж авч чадж байна тийм ээ. Энэ бүхэн бол номын баярын бол маш том үр дүн юм. Номын баяр зөвхөн Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд биш орон даяар явагдаж байна. Одоо Монгол наадмын хэмжээнд одоо баг хүрэх гэдэг шүү дээ тийм ээ. 7 сарын 11-нд наадам эхлэхэд орон даяар наадам явж идэх шиг одоо номын баяр ингээд Улаанбаатар хотод эхлэхэд мөн одоо орон даяар аймагуудын төвүүдээр номын баяруудаа явагдаж эхэлж байна гэдэг бол маш сайхан одоо үр дүн юм аа. Та бүгдийн анзаарж байгаа юу гэдгийг зохиолчд маань аль сэдвийг илүү түлхүү бичих тэр сэтэл нь байх шиг нь мэдээж та бүхэн хараад энэ сэдвээр бичүүл яг бол гэдэг тийм зөвлөгөө харилцан юм уялдаа холбоо хэр зэрэг явагдаж байна. Яг уу ном бичихтэй зөвлөгөө авдаг үйлчлэгээ авдаг хүмүүс байдаг л та манахаас тийм ээ. Гэхдээ ер нь зохиолчдын маань хандлага бол маш тийм олон талтай харагддаг. Одоо зөвхөн ийм сэдвэр гэж хэлэхэд бол бас хэцүү. Нэг хэсэг бол одоо 13 дугаар зуунаар нэлээд амьсгалсан тийм ээ. Тэгээд одоо бол нэлээд тийм сэдв нь илүү өргөжж гэнэ үү гэж би харж байна. Одоо орчин үеийн сэдвүүд рүү орж байна. Нийгмийг одоо түгшиж байгаа тийм ээ. Дэлхийн нийтийг одоо бас түгшиж байгаа тэр байгаль экологи тийм ээ. За дээрэс нь сэтгэл зүй гэсэн сэдвүүд рүү бас нэлээд орж байна. За мөн одоо зөгнөлт тийм ээ гэж хэлж болохоор тийм ээ. Нэлээд тийм сонирхолтой өргөн хүрээтэй сэдвүүдээр зохиолчд маань орж байгаа нь одоо харагдаж байна. Шинэ номуудын танилцуулгаас харахад. За мөн одоо манай номын соёл ертөнц төрийн бас агуулгаас эрхлэн гаргадаг номын баярын үеэр үн төлбөргөө тараадаг номын ертөнц сэтгүүлийн хавцан дээр гарч байгаа зохиолчийн тухаас бид урдыг гэж бодож байна. Энэ бол судлаач, зохиолч одоо Соёмб гэдэг хүн байгаа. Ж Соёмб гэдэг. Энэ хүн бол Чингис хааны Тагнуулын нууц тавчаа гэдэг ном одоо гаргаж байгаа. Энэ нь бол Монгол, Орос, англи хэл дээр нэгэн зэрэг гарч байгаа учраас маш ач холбогдолтой. За тэгээд энэ зохиолчийг бол бид нэр дугаар хангаал зочноор урьж ярилцлага авсан байна. Хоёулаа үзэгчтэй эргээд нөгөө яг хэднээс хэдний хооронд Сүхбаатарын талбайдар болохын за үндсэн ямар аргамжийг үзэгчд маань дахиад тодтогод хэлэхгүй юу? За 2025 оны 5 сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Баасан Бям ням хэрэгт одоо номын баяр маань Сүхбаатарын талбай дээр болно. За энэ үеэр бол одоо өөрийнхөө одоо хүндэлдэг тийм ээ унших дуртай зохиолчдын бүтээлүүдийг олж авах. За мөн зохиолчтойгоо бичлэн уулзаж гарын үсгтээ ном худалдаж авах, номын нээлтүүдэд оролцох, шинэ номуудтай танилцах тийм ээ. Номын баярын иргэн тойронд болж байгаа одоо
хүүхэд залуус чиглэсэн олон сонирхолтой арга хэмжээг үзэх сонирхоод боломжтой. За мөн үзэгчтэй нэмж хэлэхэд бол Номын Баяр дээр энэ жил байгаль экологийн жил болж байгаатай холбогдуулаад одоо бид байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогыг дэмжиж одоо мазаалыг бас онцолж байгаа. Мазаалыг онцолж мазаалын асрууд байгуулагдана. Мазаалын тухай мэдээлэл манай номд орсон байгаа. За мөн байгаль экологийн сэдв 50 номын жагсаалтыг зарласан байгаа. Тэгэхээр одоо энэ чиглэлээр дараа дараагийн одоо уншлагын уралдаанууд маань зарлагдах юм аа. Үүнийг нэмжлэмээр байна. За мөн бас дээрээс нь нэмэлт мэдээлэл өргөд үндэсний мэдээллийн онцгой агентлаг манаас яг Номын Баяр өдрөөр бас өөрийн асрыг ажилуулсан. За мэдээж энэ асар дээр одоо үндэсний мэдээллийн онцгой агентлагаас гарч байгаа одоо 5 хил болон за өөрсдийнхөө бүтээж гаргаж байгаа ном тохимол болон за мөн Япон хэлний одоо редакцаас маань Япон хэл соёлын одоо өдрөлгийг бол одоо зохион байгуулна гэдгийг бас үзэгчтэй хэлье. За бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Номын Баярт зочлон ирээрэй. За баярлалаа үзэгчдээ энэ удаагийн тодруулга ярилцлагатай Номын соёл төвчөн төрөмс байгууллагын редактор Оюун Чимэгтэй бид ярилцлаа. Агаарл анд улс үзэгч та бүхэндээ баярлалаа.